Хотго шүмний хэрэг одоо үн байсан л да. Гэтэ сүүлийн үед Young-уд бол бүр дэлгэж шүү. Тийм үү? Улмаагийн зургийг би харсан. Өөрөө тавьсан ч хэлээ Instagram дээр. Улмааг бол шал өөр асуудал. Ерөнхий сайдыг унгаахад чинь ингээд ерөнхийдөө манлайлж оролцлоо шүү дээ. Тэнд чинь үзэл бодлоо илэрхийлээ. Тэгэхээр хин тэгсэн гэсэн үг үү? Эсвийг бол юу л шаацхан юм суух болов. Эсгийн оо хоёр яагаад Зүгээр нохоо орж гэсэн шаацхан ороод ирдэг. Собака ни надаа шаацхан. Миний бодлоор бол одоо утга барьж байгаа хүүхд үзээ. За ер нь аав ээж хараа хяналт баг заяа. Амар сул дорой заяа. Тэгэхээр ингээд илүү туранхай жижигхэн биетэй илүү сул дорой хүн зодуулах магадлал өндөр байхаараа нөгөө нэг өөрийгөө хамгаалах self defense тэр нь ингээд утга барьчвал арай өөрөөсөө том гараас өөрийгөө хамгаалчихна гэдэг нэг хамгаалагдсан мэдрэмж авах гэдэг ингээд утга шуунд ануугаад байгаа байхгүй юу. Эцсийн мөчд гаргана гэж бодоод утгатай явж үзчихэл байсан. Ер нь физикал 100 яах гэж гарч ирсэн бэ гэхээр Мин болцоо явж ирсэн мэт аяга угааж гэх шиг те. Гэтэ юу юм шиг Допинг хэрэглэдэг ганцхан орсон юм шиг санагдаж байна уу? Ямар нөгөө юу гэх юм бэ? Тэнэг хүн харсан ч гэсэн Европ хүн зогсож байгаа шүү дээ. Австрал. Тэнгүүтээ хүндээ бардаа те. Би бол Азийн хамгийн хүчтэй эмэгтэй ч гэж байгаа шүү. Бондын тамаг гэл чихээрээс амар царайлаг хүмүүс байгаа гэл те. Өдөр угаасаа төгсөлтэй Код аваад ясна нуух шав. Ингэсэн шат нэг биш. Нэг хүүхний бичлэг үсттэй. Оо гэж.